Нашир. Дэлгэр нашир. Дэлгэр нашир. Ой. За нашир. Ой, за нашир. Хоёлоо хамт бичлэг. За. Хөлөө ингэ сууж агаад. Сайн байцгаана уу? Гэртээ яг хоттой тавтай морил. За, өнөөдөр хүүхэд маань унтааг учраас хайр ба йог гэдэг сэдвтэй хичээлээ. Одоо манай туслагчтай хамт хийхнэ. За, ингэ гэртээ яг хоттой тавтай морил. Баба. Ямар ч гэсэн зулцгаан хамтуулчлаа нэлээ орой видеого хийж байна. За бүгдээрээ ямар ч байсан нэг тийм гоё эвтэйхэн суудлыг олоод тэгээ сайхан завлаад эсвэл сөхрөөд ч юм уу те та аль өөрт эвтэйхнээрээ суугаад тэгээд гарынхаа алгыг дээш нь харуулад толгой хүзүүгээрээ дээшээ ургаад муруу хүзүү сайхан цэхруулаад ирж байгаа те. Тэгээ сайхан нүдийг анаад энэ ч нэ тайвшраа. За тэгээд айжхан өөрийнхөө анхаарлыг хамрынхаа үзүүр дээр авчираад тэгээ хамрын үзүүрээр орж байгаа гарч байгаа амьсгалынхаа хэмнэлийг ажиглаад орчныхоо чимээг сонсоод гадаа болж байгаа чимээг сонсоод сайхан тайвшраад авъя. Айжхан анхаарлаа буцаагаад хамрынхаа үзүүр дээр авчираад хамраараа гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгал гаргахдаа бүх амьсгалыг хоослоод хөвлийгээ дотгош байгаа хоогоод л бүх амьсгалыг хоосолж байгаа. Тэгээ дахиад амьсгал авъя. Дахиад энэ мэдчлэн 2 удаа амьсгалыг бүгднгийн түрж гаргаж байгаа. Тэгээ сайхан гүнзгий амьсгал авъя. Сүүлч удаа амьсгал авлаа. Амьсгал гаргаад тайвшраа. Үргэлжлүүлээд өөрийнхөө хэмнэлээр амьсгалаад зөөлхөн нүдийг нээж үгэй. За өнөөдрийн сэдэв маань хайр ба йог гэсэн сэдвтэй байгаа. За хайр гэдэг маань нэг талаараа одоо өөрийгөө таних үйл явцын одоо хамгийн чухал хэсэг гэж хэлж болно. Хүн өөрийгөө таниад ирэхээр өөрийгөө мэдээд дотоод ухамсараа сэргээгээд ирэхээр өөрийн ирэхгүй хүн өөрийгөө хайрлаж эхэлдэг. Тэгээд өөрийгөө хайрлсан хүн аяанда өөрийнхөө орчныг анзаарч эхэлдэг. Хажууд байгаа хүмүүсээ ингээд анзаарч эхэлдэг те. Тэр таны хажууд байгаа хүмүүс ямар зан арашинтай, ямар байр байдалтай, ямар байгааг ингээд та яг тэр байгаа байдлаар ингэж хүлээж аваад тэгээд өөрийн ирэхгүй сайхан хайрлаж эхэлдэг. Тэр хүмүүсийн гаргаад байгаа таны бодлоор алдаа юм шиг санагдаад байгаа зүйлс нь зүгээр л тэр хүний нэгэн хэсэг юм шиг, зүгээр л тэр хүн байгаагаараа таны дэргэд байж байгаа л сайхан юм шиг ингэж бусдыг хайрлаж эхэлдэг. Тэгэхээр ерөөсөө хайр гэж ярихын уртаар бол хамгийн түрүүнд хүмүүс өөрсдийгөө сайхан ойлгох хичээх хэрэгтэй. За тэгээд хүн ер нь өөрийгөө одоо ойлгох те өөрийгөө тэр таньж мэдэх одоо өөрийнхөө тэр учир шалтгааныг олохын тулд маш олон сайхан одоо арга техник байгаа те. Та сэтгэл зүйчд хандж болно. За эсвэл одоо зөндөө олон дасгалжуулагч, амьдралын дасгалжуулагч гарч ирсэн байгаа. Тийм хүмүүст хандаж болно. Бас маш олон төрлийн ном тохиомл олон гоё тийм бяцлаглалын арга техникч гэдэг юм уу. Ерөөсөө танд туслах зүйлсүүд энэ орчлон хорвоогоор дүүрэн байгаа. За тэгээд ерөнхийдөө миний бодлоор бол өөрийгөө одоо таньж эхлэх, өөрийгөө хайрлаж эхлэх
хамгийн ихний шат бол одоо хамгийн ихний гол зүйл бол өөртөө цаг гаргах гэж би боддог. Тэгээ хүн өөртөө цаг гаргаад тэгээд нөгөө өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсох нэг тийм тайван үе одоо хүнд маш хэрэгтэй байдаг. Тэгээ та яг одоо түрүүний хичээл эхлэхэд суугаад бид нэг сайхан амьсгалаад те ингээд суусан шиг ядаж ингэж гэртээ ингэж суугаад амьсгал дээрээ ажиглаад тэгээд нөгөө өөрийнхөө болохгүй байгаа зүйлсийг одоо тэр нэг юм танд дутагдаад байгаа зүйлсийг цаасан дээр бичээд яагаад тийм шалтгаан гарсан гэдгийг ингээд олоод тэгээд тэрнтэйгээ ажиллах юм бол хүн ерөөсөө яг тэр шалтгааныг уулна олчих юм бол гаргалгаа их амархан гарч ирж идэг. Тийм болохоор хамгийн түрүүнд та бүгд маань өөртөө цаг гаргаарай. Тэгээд эхлэх юм бол та өөрийгөө ойлгоод эхэлнэ. Өөрийгөө ойлгоод эхлэх юм бол өөрийгөө хайрлаж эхэлнэ. Ерөөсөө өөрийгөө хайрлахгүй байгаа гол шалтгаан бол цаг завгүй. Тэгээд нэг ийм нөгөө гүдэг нөгөө хулган чи байдаг лээ. Нэг юм бөөрийнхөө дотор гүйдэг хулган байдаг шүү дээ. Яг тэр шиг таны амьдрал яг тийм бөөрийнхөө юм дотор орцсон болвол тэрнээс гарахын тулд танд цаг хэрэгтэй гэсэн одоо гэж тэрийг хэлэх гээд байгаа. За ингээд ерөнхийдөө өнөөдрийнхөө хайр гэсэн сэдвийг хайр ба йог гэсэн сэдвийг ингээд үгээр өндөрлөж байна. Тэгээд өөрийгөө ойлгох бас хамгийн гол зэмсэг бол йог байдаг. Тэгэхээр та бүхэн йогийн ном судар, йогийн хичээл, йогийн одоо йогтой холбоотой зүйлд өөртөө бас цаг гаргаад үзээрэй гэж хүсмээр байна. За ингээд та бүхэнд одоо үргэлж өөрийгөө хайрлж, өрөөл бусдыг хайрлж, хайраар дүүрэн амьдраарай гэж өрөмөр байна. Өнөөдрийнхөө хичээлдээ хамт байсан та бүгдтэй баярлалаа. Намасте.